За энэ удаагийн хичээлээр ийм хоёр томьёог хэрхэн ашиглах тухай тайлбарлая. За эхний томьёо бол логарифмын дотор талд байгаа илэрхийллийн К зэргийг логарифмын урд талд гаргаад үржүүлж болдог гэсэн ийм томьёо. За дараагийнх нь томьёо болохоор суурьт байгаа зэргийг логарифмын урд талд гаргаж болно. Ингэхдээ нэгийг хуваах нь болгож урагш нь оруулдаг байна. Энэ хоёр томьёог доорх бодлогууд дээр хэрхэн ашиглаж бодохыг анхаарч байгаарай. За эхний жишээн дээр бол нэгийг хуваахна гэдэг бол дөрвийн хасхны зэрэг гэсэн үг. За тэгээд 4 гэдэг маань 2-ын 2 зэрэг учраас энийгээ бид нэр бууж ажиллуулад 2-ын хас 2 зэрэг гэж болно. За 8 гэдэг бол 2-ын 3 зэрэг. За зэргийн чанар зэрэгтэй холбоотой хичээлүүдээс үзсэн хүүхдүүд бол саяны үйлдэл маш амархан үйлдэлүүд байна. За тэгээд эхний томьёосоор энийг бид нэр логарифмын урд талд гаргаад үржүүлж болно. За хоёр дахь томьёосоор энэ зэргийг логарифмын урд талд гаргахдаа нэгийг хуваах нь болгож оруулна. За тэгээд үржих нь 2 суурьтай 2. Логарифм 2 суурьтай 2 гэдэг бол нэгтэй тэнцүү. За эндээс манай болгоны нийцсэн хариуд хасах 2-ны 3 гэж гарч ирнэ. За дараагийн жишээн дээр бол нэгийг хуваах нь 27 гэдэг бол 3-ын хасах 3 зэрэг гэсэн үг. За энэ бол урагшаа буухаараа гарч үржигдээд логарифм нь 3 суурьтай 3 бол. За энэ мөн адилхан нэгтэй тэнцүү учраас хасах 3 сар гарч ирнэ. Жишээ 3 дээр суурьт байгаа 8-ыг 2-ын 3 зэрэг гэж хожуулна. За 32 гэдэг бол 2-ын 5 зэрэг, нэгийг хуваахна гэж байгаа учраас хасах 5 зэрэг болно гэсэн үг. За ингээ хасах 5-ны урд талдаа үржих болж орж ирнэ. За 3 нь болохоор нэгийг хуваах нь болж орж ирнэ. За ингээд 2 суурьтай 2 бол нэгтэй тэнцүү учраас манай болгоны хариу хасах 3-ны 5 гэж гарч ирнэ.